гаргасан. За нилээдгүй одоо зарчмын төрөөтэй гол асуудлууд байж байгаа. Одоо жишээлбэл баг хурлын гишүүдийн тоо хэд байх юм бэ? Одоо баг хурлын гишүүдийн бүрэлдэхүүнд ямар одоо сонгуульд албан тушаалтнууд орсон байх юм бэ? Гэх мэтчлэн одоо иймэрхүү зарчмын төрөөтэй саналуудыг бол энэ танилцуулгын дараа асуулт, санал явна. Тэр үед одоо манай их хурлын төлөөлөгчид бол энэ дүрмийг батлах эрх нь өөрөө их хурл байж байгаа учраас их хурлын төлөөлөгчид холбогдох саналуудаа бол одоо гаргах эрх нь бол байж байгаа. За ингээд гаргасан саналуудыг тус бүрчлэнгээр илээр сан тураалт явуулаад хэрвээ дэмжигдсэн тохиолдолд дүрмэнд нэмж тусна. Дэмжигдээгүй тохиолдолд төсөл дээр туссан байдал бол цаашаа өргөжлөд явна. За ингээд төгсгөлд нь намын дүрмөө одоо эцэслэн батлах гэдэг нэг сан тураалтаар бол одоо саналаа хураана. Асуулт хариултанд бол би энэ дээрээсээ зогсож аваад тухайн бүр нь хариулаад явах нь зөв болов гэсэн бодолтой байна. Хурлын дарга бол одоо хан тураалах процессын үйл ажиллагааг нь хийж өргөжлүүлнэ гэсэн байдлаар. За ингээд дүрмийн танилцуул байдлыг. За өмнө одоо мөрдөж байгаа дүрм маань нийтдээ 13 бүлэг 48 зүйл нийтдээ 344 заалттай. За үүний бол одоо 112 заалт нь бол одоо ямар нэгэн байдлаар шинээр нэмэгдсэн буюу нэмэлт өөрчлөлт орж өөрчлөлт найруулсан засваруудыг хийсэн байгаа. За энэ бол дүрмийнхэн 3-1 доод арай хүрээгүй учраас их хурлын тогтоолыг батлахдаа Монгол Ардын намын үндсэн дүрмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн томьёолоор явах нь зөв баг. Ямар нэгэн байдлаар шинжилсэн найруулга бол биш шүү гэдгийг бол та бүхэндээ хэлье. За шинээр нэмж оруулж байгаа нийтдээ 45 заалт, өөрчлөлт найруулж байгаа 58 заалт, 9 заалтыг хүчингү болгоод нийтдээ 112 заалт бол ямар нэгэн байдлаар өндөгцсөн гэдгийг одоо та бүхэнд слайдн дээр харагдаж байгаа. За нэгдүгээр зүйлд нэмж орж байгаа заалтыг оруулах санал. За улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 намын бодлого үйл ажиллагаандаа эмэгтэй ахмад залгуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн орол сонирхлын бүлгүүдийн төлөөлөл оролцоог хангаж ажиллана. 8-6 намын бодлого үйл ажиллагаандаа хувь хүн болон нийгмийн бүлгийн аливаа хэлбэрээр ядгуурлан гадуурхыг хориглоно. Нам өөрийн дүрм, хөтөлбөр, бусад журам, санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайлан ил тод нээлттэй байлгаж нийтэд тогтмол мэдээлэх боломжоор хангана гэсний дагуу намын дүрмийн 1-5-9 намаас нэг дэвшигчийг сонгох томилох үйл ажиллагаанд гендерийн дэвш байдлыг хангаж ажиллана. 1-5-10 намын бодлого үйл ажиллагаандаа нийгмийн сонирхлын бүлгүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцоог хангаж ажиллах бөгөөд тэдгээрийн аливаа нэгэн хэлбэрээр ялгуурлан гадархгүй байна. 1-5-14 нам хууль тогтоомжид заасан нээлттэй байх мэдээллийг ил тод байдлыг цахим болон бусад хэлбэрээр хангаж ажиллана гэж өөрчилсөн. За улс төрийн намын тухай хуулийн 15-2-3 намын гишүүнээр илсэх, намын гишүүнээс түдгэлзэх, намын гишүүний эрх үүрэг, намын гишүүнээс хасах болон бусад сахилгын шийдвэр ногдуулах үндслэл гэсэн ийм заалтын дагуу Монгол Ардын намын дүрмийн 6-гийн 6-ад Монгол Ардын намын ёс зүйн дүрмийн зөрчил тохиолдолд сахилгын зөрчил тооцноо. 6-гийн 7-ад намын дүрм болон намын гишүүний ёс зүйн хэмжээг зөрчсөн үйл ажиллагааг сахилгын зөрчил тооцох эсхийг гагцхүү намын хяналтын ерөнхий ороод өгтөө. За энэ дээр одоо нөгөө өмнө болж исэн зүйлүүд бол одоо манай аймагны нийслэлийн намын байгууллага дэрэгдэх одоо намын хяналтын байгууллага нь дүгнэлт үйлдээд дүгнэлтийг аймгийн намын буюу нийслэлийн намын тэргүүлэгчид хэлцээд хариуцлага тооцдог хэлбэр байсан бол энэ улс төрийн намын тухай хуулиар бол одоо тэргүүлэгчдийн эрх үүрэг нь бол шууд хасагдаад хяналтын байгууллага дүгнэлт үйлдээд дүгнэлтийг нь ерөнхий хороо руугаа явуулаад ерөнхий хороод эндээ шийдвэр гаргадаг ийм зохицуулалт бол туссан юм билээ гэдгийг бас таахад хэлье. За намын гишүүнээс сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл нь эсвэл үйл ажиллагааны талаар мэдсэн аливаа этгээд нь тухайн хуулийн зөрчлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад мэдээлэл гаргах үндслэл нотлох баримт зэрэгийг гаргаж болно. 6-гийн 9 гишүүн сахилгын зөрчил гаргасан өдрөөс эсвэл зөрчил өргөжүүлсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийдэл ногдуулна. Тодорхой хугацаатай болж байгаа юм байна шүү. Ер нь тий. Сарын дотор сахилгын шийдэл ногдуулна. Тэрнээс сэтэлсэн тохиолдолд одоо сахилгын шийдэл ногдуулахгүй. Энэ нэг талаараа одоо хүний эрхийн хангах одоо ийм зүйл залтаа нийцүүлж байна гэж та хүмүүс ойлгож байна. За улс төрийн намын тухай хуулийн 15-2-3 төрөний заалт. За 6-гийн 10 намын дүрм. За энэ дүрмийн 6-гийн 6 заасан сахилгын зөрчил дараах хариуцлагыг ногдуулна. За 11 нэгдүгээр сануудах
12 намын боловсон хүчний нөөцөд бүртгэхээс татгалзах. 13 намаас санал болгож сонгогдсод томилогддог аливаа албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байх. 14 хуульд өөрөөр заагаагүй бол сонгогдсон болон томилогдсон албан тушаалаас чөлөөлөх. 15 намын гишүүнээс хассан тооцох. За өмнө бид нар одоо өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрмэнд бол намаас гарсан тооцох гэж дүрмийн томьёол байдаг бол хуулийн томьёолоор цаашдаа бид намаас хассан тооцох гэдэг ерөнхий одоо нэр томьёол нэг байна. Бид нар янз бүрээр ярьдаг те намаас хассан, гарсан, хөөсөн гэдэг ингээд олон ярьдаг бол одоо энэ бол хассан гэдэг томьёолоор явах нь шүү цаашдаа. За 11 аймаг нийслэл сум дүүргийн намын хяналтын хороонд намын гишүүний намаас хасах түүнд хариуцлага тооцох асуудлын талаар дүгнэлт гаргаж намын хяналтын ерөнхий хороонд хөргүүлж идэв. Одоо яг түрүүний нөгөө миний тайлбарладаг. За энэ дүрмийн 6-гийн 6 заасан зөрчил хариуцлага ноогдуулснаас хойш 1 жил өнгөрсөн тохиолдолд зөрчилгүй тооцож эрхийг сэргэнэ. За намаас хасах нь байна. За 1 жилийн дараа бол буцаад эрх нь сэргэх нь байна гэж. Өмнө бол бид бас хугацаагүй асуудал хандж ирсэн. За энийг бол одоо хугацаатай болгож өөрчилсөн. За 15-ийн 2-10 дээр намын салбар болон хүчийн нэгжийн байгууллага татан буулах үндэслэл журам гэдэг. За энэ дээр 9-1-13 буюу анхан шатны байгууллагын эрх үүрэг дээр намын. Энэ дээр иргэдийн төлөөлөгчдийн хуралдах Монгол Ардын намын бүлэгт чиглэл өгөх гэ. Одоо сумын намын орооны буюу сумын тэргүүлэгчид, агсны байгууллагын тэргүүлэгчид иргэдийн хуралдаа төлөөлөгчдөө одоо бүлэгт нь чиглэл өгөх одоо ийм эрхийг бол энэ дүрмээр нээж өгсөн. Өмнө одоо бас өнгөрсөн хугацаанд яг намын амьдрал баян тэгээд нам нь ядаа сонгуульд ялцдаг. Бүлэгт орохоор одоо бүлгийн зарим нэг гишүүд нь урвах бусад улс төрийн намуудтай зөвшөлтсөж ойлголцож нам нь ялчаад байхад ардсан намаас юм уу өөр бусад улс төрийн намаас хурлын дарга засаг дарга одоо сонгуулахын үйл явдлууд өнгөрсөн хугацаанд бол нэлээдгүй болсон. За энийг бол одоо бас нэг дүрмийн хүрээнд засах хүрээндээ бид нар одоо бас энэ бүлэгтээ одоо бас намын тэргүүлэгчд нь чиглэл өгдөг юм хэлбэрд бол оруулж байна гэдэг. За улс төрийн намын тухай хуулийн 15-ийн 2-ын 7-д намыг өөрчлөн байгуулах үйл ажиллагааг нь зогсоох журам. За 17-гийн 5 манай намын дүрм. Намын нэрийг өөрчлөх, өөрчлөн байгуулах, намын үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг гагцхүү намын их хурд гаргах бөгөөд намыг өөрчлөн байгуулах, намын үйл ажиллагааг зогсоох тухай асуудлыг намын нийт гишүүний 3/1-ээс доош хүн санал гаргасан тохиолдолд намын их хурдаар хилцүүлж шийдвэрлэнэ. 17-гийн 6-д энэ дүрмийн 17-гийн 5 заасан шийдвэр гарсан өдрөөсөө эхлэн 40 өдөр болох бөгөөд эцсийн шийдвэр байна. Уг шийдвэрийн хэрэгжилт үр дагавар холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна гэж. За 2005 оны хуулинд бол одоо улс төрийн намыг аливаа нэгэн байдлаар тараах, татан буулгах гэдэг асуудал нь ер нь бол тараах одоо тийм хуулийн зохицуулалт байгаагүй. Өнөөдөр манай намын их хурлын төлөөлөгчид нэг зүйлийг хизээч битгий мартаарай. Монгол улсын 5 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Халтмаагийн Батулга гэдэг хүн төрийн ордны өмнө Чингис хааны өшөөний өмнө зогсож байгаад Монгол Ардын намыг тараах тухай гэж хууль ус тарилга уншиж ирснийг та бүхэн битгий мартаарай. Энийний дагуу дээд шүүх тодорхой үйл ажиллагаа явуулж ирсэн тэр үед. 2005 оны улс төрийн намын хуулийн зохицуулалтанд энэ зохицуулалт нь байгаагүй учраас тухайн үед би өөрөө дээд шүүхтээр очиж энэ асуудалд намаа төлөөж оролцож байгаад компани тухайн хууль руу оруулаад компани дампууруулах асуудал руу оруулж байгаад 300 мянган гишүүнээс намын өдрөнд маргаангүй гэсэн өргөдлийг авах юм зүйл рүү түлхэж явж байгаад энэ зүйлийг хааж байсан юм аа. Өнөөдрийн энэ мөрдөгдөж байгаа хуулинд бол улс төрийн намыг тараах, татан буулгах заалтууд нь бол тодорхой орсон байгаа. Эдгийг одоо та бүхэнд хариуцлагатай хэлье. Тийм учраас энэ нам өөрөө дархлаагаа илүү сайжруулах одоо зайлшгүй шаардлага байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. За 16-гийн 1 улс төрийн намын тухай. Нам нь намын өдөр зүйтэй байгууллага, төлөөлийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага болон хяналтын байгууллагатай байна. За 8-ийн 3-д энэ хуулийн 16-гийн 1 заасан байгууллагын болон намын бусад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, цөөнхийн саналыг хилцэх боломж олгож хүндэтгэн үүсэх бөгөөд тодорхой асуудлыг дийлэх олонхын саналаар шийдвэрлэхээр намын дүрмэнд зааж болно гэж заасан. За үүний дагуу 18-ийн 3 дээр намын их хурлын эрх үүрэг дотор намын их хурл нь аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хуралд оролцсон гишүүдийн олонхоор шийдвэрлэнэ гэж зааж ирсэн. За энэ одоо мэдээж бид одоо
асуудал олгохоор өмнө шийдэд явдаг байсан. Энийг бол одоо заавал одоо энэ процессын дагуу дөрмөндөө тусгаж өгч зайлшгүй шаардлага бол туссан гэдэг. За улс төрийн намын тухай хуулийн 15/2-4 намын удирдах дээд байгууллага, төлөөлийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага, хяналтын байгууллага болон бусад байгууллага тэдгээрийн бүрэлдэхүүн бүрийн эрхийн хугацаа эрх хэмжээ хуралдуулах шийдвэр гаргах журам гэж. За үүний дагуу манайх энэ дүрмийн 19-1-19-2 заасны дагуу намын ээлжид бус ээлжид их хурлыг 14 хоногийн дотор бахархал тогтоосон дүрмийн дагуу зарлан оруулах. За энэ дээр одоо нэг хоёр зүйлийг хэлчихье. Намын ээлжид их хурл одоо өнөөдрийн бидний хуралдахаасаа баг хурал 45 хоногийн өмнө зарласан тийм ээ. За шинэ дүрмийн заалтаар бол ээлжид их хурлыг 21 хоногийн өмнө, ээлжид бус их хурлыг 14 хоногийн өмнө зарлаж байна. Ийм дүрмийн заалт орж байгаа шүү гэдгийг хэлээ. Энэ цаашлаад одоо та бүхэн гайхаж магадгүй альва хурлын хугацаа, албан тушаалтын, сонгуульд албан тушаалтны хугацаа, бүрийн эрхийн хугацаа 4 жил байна гэсэн зүйл залтууд нэлээдгүй орж ирж байгаа. Тэгээ энэ бол одоо нөгөө 4 жилийн хугацаанд ямар ч байсан улс төрийн нам хурлаа хийж дараагийн албан тушаалтан, сонгуульд албан тушаалтнаа сонгох юм үүргийг хүлээж байгаа. Энэ бол өнөөдөр төдийлөн манай Монгол Ардын намд бол нэг юм хамаатай зүйл биш. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад улс төрийн намууд одоо анх байгуулагдсан цагаас эхлээд өнөөдрийг хүртэл хурлаа хийгээгүй дарга нь яг ингээд твэрээ яаж байгаа бусад улс төрийн намууд бол байгаа. Тэдэрт бол одоо нэлээгүй юм хурал зөвлөгөөнөө хийх юм шахалтыг үзүүлсэн хуулийн зал болсон байлээ гэдгийг бас таарах хэрэгтэй. За улс төрийн намын тухай хуулийн 37-гийн 7 намын санхүүгийн тайлан хэн шалах 1 эсвэл түүнээс дээш тооны дотоод аудиторыг намын төлөөлийн төв байгууллагаас 4 жилийн хугацаатай томилно. Түүнийг нэг удаа удирдуулан томилж болно гэсэн. За үүний дагуу намын баг хурлын эрх үүрэг буюу 20 дугаар зүйлдээ намын баг хурлын гишүүн өөрийн өсөлтөөр эсвэл энэхүү дүрм заасан үндэслэлд чөлөөлөгдсөн хасагдсан тохиолдолд энэхүү дүрм заасан журмын дагуу чөлөөлж дүрмийн 2-ын 2 дахь заалт зааснаас бусад тохиолдолд намын их хурлаас нөхөн сонгоно. За энэ дээр би нэг тайлбар хийчихье. За өнөөдөр их хурлаас бид нар өдөөс хойш оройдоо баг хурлаа сонгоно. Одоо хэдэн гишүүнтэй байх юм мэдэхгүй байна. Тэр тоог бол эргээд энэ их хурл шийднэ. Тэр баг хурл ямар нэгэн байдлаар 4 жилийнхаа хугацаанд орон гарсан тохиолдолд буцаад баг хурл нь нөхөн сонгох эрхийг хуулиар хаасан байна. Хуулиар хаасан. За тэгэхээр энэ дээр бид нар ямар гаргалгаа олж явах ёстой вэ? Баг хуралд нэг квотор ордог одоо сонгуульд халбалчилнууд байгаа тийм аймгийн намын дарга, засаг дарга, дэд дарга, улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн өдр гэдэг. Энэ квотор орсон улсууд нь ажил албан тушаалд нь өөрчлөгдөөд үүнийгээ дагаад баг хурлаас гарч байгаа бол тэрний оронд нь одоо нөхөн сонгох болцоог нь дүрмэндээ үлдээх ёстой гэдэг байдлаар оруулж байгаа. Улс төрийн намын тухай хуулиараа одоо нөхөн сонгохыг бол шууд хоригдчиход байгаа. Бид бол одоо энэ амьдрал баян одоо мэдээж энэ албан тушаал өөрчлөгдөн энэ дунд нь сонгуул явна, орон нутгийн сонгуул явна, аймгийн намын байгууллагууд хурлаа хийн, аймгийн намын дарга дэд дарга өөрчлөгдөн гэдэг ингээд олон зүйлүүд болдог. Зарим нэг намын баг хурлын гишүүд маань ертөнцийн мөнгө бүсийг үзүүлнэ гэдэг. Иймэрхүү зүйлүүд болохоор бид нөгөө нөхөн сонгох боломжгүй байдлыг хуулиар хаацсныг одоо дүрмээрээ бас тодорхой төвшөнд бол нээж өгч оруулъя. Тэгээд дээж өгөхөөр очиод одоо бас бүртгэлд орох шиг нь бол бас сайн мэдэхгүй байна. За 24/14 намын санхүүгийн тайланг хянан шалах үндсэн чиг үүрэг бүхий аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөлтөй дотоод аудиторыг 4 жилийн хугацаагаар дэвшүүлэх, томилох, чөлөөлөх. За баг хурлаас бид нар бол одоо ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүдээ сонгодог бол энэ дээр нэмэгдээд аудитын зөвшөөрлөлтөй мэрэгсэн аудитор 4 жилийн хугацаатаагаар одоо бас сонгох үүргийг баг хурл хүлээж байна гэснээр таавал. Одоо нарийн бичгийн даргын төвшний статустай гэсэн үг. За намын дүрмийн 21-ийн 6 намын баг хурл нь хууль тогтоомж намын дүрмд тусгаадан зааснаас бусад асуудлыг хуралд оролцсон гишүүдээ олгохоор ил сан зураалтаар шийдвэрлэнэ. За энэ дээр би нэг зүйлийг тодтоод хэлье. Ер нь бол улс төрийн намын тухай хууль одоо манай аймгийн намын байгууллагууд энэ их хурлын дараа очоод аймаг дээрээ орон нутгийн байгууллагууд нь одоо хурлуудаа зохион байгуулдаг. За өрсөлдөгч байхгүй байсан учраас аймгийн намын даргаад нэг л хүн байсан учраас илээр сан зураачлаа гэж ярьдаг шүү. Энэ болохгүй. Энэ хуулийн зөрчил шүү. Өнөөдөр улс төрийн нам
Нэг ч хүн байсан гэсэн саналыг нууцаар хураах хуультай дүрмтэй өнгөрсөн хугацаанд байсан. Энэ нууц санал хураалт гэдгийг маань та бүхэн маань заримдаа нэг хялбар хачих гад үзээд байдаг. Энэ бол их буруу. Өнөөдөр энэ намын дотоод ардчлалыг хэмжих нэг хэмжүүр нь өөрөө энэ нууц санал хураалт гэдэг. Нууц санал хураалтын төрөлн дотроо нэгдүгээр сонгох, хоёрдугаар батламжлах гэсэн ийм хоёр зорилготой. Өнөөдөр магадгүй илээр хүн сонгох асуудлыг илээр санал хураагаад тэр хүн итгэл үнэмшлэрээ сандаа өгч чадахгүй бүгд 100% дэмждэг юм. Нэг үйл явдал болдог. Эсвэл итгэл үнэмшлэрээ нэг хүн татгалзаж санд өгснөөрөө буцаад тэр хүн улс төрийн ялгуурлан гадуурхалд ордог юм зүйл болно. Тийм учраас нууц санал хураалт гэдэг бол тухайн албан тушаалтан итгэл үнэмшлэрээ сандаа өгөх юм эрхийг нь хангасан юм зүйл шүү гэдгийг одоо та бүхэнд хэлье. За намын баг хурлаар хэлцэх асуудлыг өдөрт зөвлөлөөс оруулж баг хурлын хуралдаанаар батлах бөгөөд хуралд оролцсон гишүүдийн олон санал гаргавал бусад асуудлыг нэмж хэлцгээр баталж болно. Баг хурлын хэлцэх асуудлыг бол өдөрт зөвлөлөөр өмнө ч одоо бид нар бас тэгээ өдөрт зөвлөлөөр хэлцээд албан бусаар оруулдаг байсан ингээд дүрмээр оруулаа явж байгаа. За улс төрийн намын тухай хуулийн 15-ын 2-ын 5 намын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах түүний бүрийн эрхийн хугацаа эрх хэмжээ 37-гийн 5 намын дарга санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилд нь аль нэг аж ахуйн нэгж байгууллага санхүүтэй холбоотой ажил албан тушаал эрхлэлтийг хориглоно. Түүнчлэн намын санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилд нь төрийн алба, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд давхар алба ашигыг хориглоно гэж. За энэ бол одоо намын дарга гэдэг агуулгаа та бүхэн харж байгаа бол зөвхөн одоо өнөөдөр манай өчигдөр сонгогдсон улсын намын даргын талаар яриад байгаа зүйл биш шүү. Аймгийн намын дарга, сумын намын дарга, дүүргийн намын дарга, нийслэлийн намын дарга асуудал энэ дээр давхар орж ирнэ шүү гэдгийг одоо та бүхэнд бас хэлье. За намын дүрмийн 24-ийн 5 намын даргын бүрийн эрхийн хугацаа дуусснаар түүний намын дүрм хууль тогтоомжид заасан эрх үүрэг дуусгар болно. За намын дарга нь аливаа аж ахуй нэг байгууллага санхүүтэй холбогдсон ажил албан тушаал эрхлэлтийг хориглоно гэсэн юм намын даргын эрхийн хүрээний асуудал орж ирж байгаа. За улс төрийн намын тухай хуулийн 17-гийн 6-ад намын дүрм заасны дагуу намын даргыг удирдах дэд байгууллага эсвэл төлөөлийн төв байгууллага санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажлыг гүйцэтгэх төв байгууллага тус тус сонгоно. За намын салбар болон бүтцийн нэгжийг байгуулах татан буулах үндэслэх журам гэдэг. За үүн дээр намын дүрмийн 27-гийн 1-15 намын салбар болон бүтцийн нэгж байгуулах татан буулах асуудлыг намын дүрм заасны дагуу шийдвэрлэх наривчсан журмыг намын дүрмд нийцүүлэн батлах. За намын санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажлыг нэг дэвшүүлэн сонгох чөлөөлөх. За намын удирдах зөвлөлийн ажлын албаны бүтцийг батлах, орон тоог тогтоох. Удирдах зөвлөлийн эрх үүргийг уншаад байна шүү. За нам нь улс төрийн намын тухай хууль заасан үндэслэл хэрэгцээ, шаардлага тулгуурлан нийгмийн эдийн засгийн болон бусад салбарын бодлогын асуудлаар зөвлөлдөх намын бодлого үйл ажиллагаанд хүний эрх болон гендрийн эрх дэвш байдал нийцэж буй эсхийг үнэлэх зэрэг чиг үүрэгтэй бүтцийн нэгж байгуулж болно гэдэг. Удирдах зөвлөлийн эрх үүрэг дүрмийн заалт орсон. За улс төрийн намын тухай хуулийн 15-ийн 2-ын 4 намын удирдах дэд байгууллага, төлөөлийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага, хяналтын байгууллага болон бусад байгууллага тэдгээрийн бүрэлдэхүүн эрх хэмжээ хурлдах шийдвэр гаргах журам 27-гийн 1-13 төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн дагуу намын төв байгууллагад олох бөгөөд салбар болон бүтцийн нэгжид хуваарлах асуудлыг намын дүрмээрээ зохицуулна. За төв нам руу төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь ирэх нь байна. За энэдээс нөгөө хууль заасны дагуу одоо эмэгтэйчүүдийн холбоо өдөртөө ингээд энэ зүйлүүдээ хуваарлаад үйл ажиллагааны зардлаа зарцуулахын тодорхой төвшөнд одоо бас орон нутгийн намын байгууллагуудаа хуваарлах болно.